Тийм ээ. Дубай шоколад. Йой, бүрэн ой. Катефи бас пистачио нэлэдийн ингээ хийц учраас гурван энгийн шоколад хэрэгтэй болно. Нэмнээ эсрэг нь юу юм? Дээрээ өөр трендинг юм хийх байгаа. За энэ гоё юм бэ. Сайн байна уу манайха? Өнөөдөр би танарт тантарараа шоколад хийж зааж өгөх байгаа. Тэгээ яаж хийх нь оцыг хэлээ. Эхлээ та нар харсан бах юм хөө. Хөрхөн молт хэрэгтэй болно. Хаяа шоколад хийх нь бас ойлгомжтой болж өглөө. Тэгвэл энэний нийлээд ямар шоколад болох вэ? Тийм ээ, Дубай шоколад. Тэгээ би докторхийн харуулъя. Ямар гоё өргөөрэй. Энэ дотор нөгөө катефи бас пистачио нэлэдийн ингээ хийц учраас заавал тэр катефи нэрийг олж ясгүй. Бас энэ амар гоё юм гэсэн. Тэгээ энгийн шоколад хэрэгтэй болно. Тэгээ 3 цагаан шоколад. Subscribe. За одоо халаачлаа тий одоо ингээд доторх пистачио катефи хоёрын харагдуулахгүй тулд энэ гэрмүүдээр ингээд шоколадаа ингээд хараа. Бас ихний левел хийчихлээ. Одоо ингээд хүмүүс амар хэцүү ингээд юу хэцүү юм бэ? Эсвэл катефи нолгож хэцүү юм болов? Яг гол perfect. Миний эцэн Дубай шоколад шиг харагдаж байна. Бас тэ хайд ирмөгийн ядгэл. Юмын харагдуулахгүй. Энэ яаж жоохон үлдсэн. За одоо энэ дотроо нэг пистачио бас катефигээ хийн. Тэгээ пистачио чи юу нэмэрхүү самар гэсэн үг юм. Тэгээ эний мушлаад тэгээ крем болгоо зөөлрүүлээ. Иймэрхүү юу болгодог бас катефитэй ингээ холиулаад. За одоо энийг хий. Яа ямар гоё дуурд юм бэ. Та нарт сонсогдож байна уу ясамаар? Хамгийн ихэндээ шууд аваад яа. Энд дээр амар их үлдэх юм байна. Энэ цагаан дээр яг л амар сик. Нэмнээ эсрэг нь юу юм? Зузаан учраас. Тэр шоколадаа хайлуулаад өргөчн дотор хийгээд л болоод дэтлихийн тавчглаа тий энэ цагаан шоколадын энэ бор шоколаднаас нь илүү яг юу ингэдэг лээ. Нэмний эсрэг нь юу вэ? Зузаан левел 1-ийн дээр зузаан тавьсан учраас илүү өндөр болоод тэгээ энэ пистачионууд нь жоохон харагдаад тэгээ тэднэр брокколи шиг харагдаад байна. Тэгээс гэхдээ өөрөө идэх юм чинь гайгүй. Одоо энийг хөргөчн дотор хийлээ. Тэр хооронд энэ бэлтцээрээ өөр трендинг юм хийх байгаа. За энэ дараагийн юмд шоколад хэрэгтэй, гүзээлцэн хэрэгтэй, тэгээд элтцэн хэрэгтэй болно. Харин эхэлцгээе. Ямар сонир айлуулсан юм бэ? Одоо шоколад одоо ингээд дуусчихлаа. Одоо амсцай. Гүзээлцэхний албагийг хэрэлт. Яа. Гүзээлцэнтэй хэсэг. Энэ юу гоё юм бэ? Гоё. Тэгээ нэг гурван юмтайсан хамгийн амархан нь байсан. Ямар гоё юм. Тэгээ Дубай шоколад боллоо. Good. Амар гоё. За одоо бид нэрийн Дубай шоколад дуусчихлаа. Тэгээ энэ бүгдээрээ яг ингэ орцнууд нь хідэн төгрөг болсныг яг энд тавьчих. Бороосоо эхлэх хамгийн намхнаа. Ой. Эвтэйхээс алахгүй бол бас болохгүй.
Хүч шаардлагатай биз дээ ёо. Ёо, хайлаад ихэлчихлээ. Чи хийлээсээ битгий. Ёо ашгүй дээ. Тэгтээ их юу салгаагаа. Зя. Цааш шоколаднаас нэг л хөөдөг авахгүй. Хараас нэг лээ. Энэ илүү өөр шоколад бол хийц учраас тэгтэй. Ёо, би бас яаж уулах вэ? Ёй. Бас өмнөх Дубай шоколад шиг харуулнаа. За одоо талын нэгцээ. Яг энгийн Дубай шоколад шиг намтагддаг юм гэхдээ хийхэд бас хөвгөлтэй ээж автайгаар хийж болно. Бас өөрөөр ямар ч хамаагүй төрлийн шоколадаар хийж болно. Тэр нь хамгийн хөвгөлтэй юм байна. Хийсэн болон худалдаж авсан бол хоёрын аль нь хамгийн гоё вэ гэхээр надаа хийсэн нь илүү гоё байсан. За одоо цагааны намс цай. Хэлбэр нь гоё. Ёо. Танараа лидийн хартан гэсэн дахиад харуулчих. За намс цай. Энэ бүр амар яц байцтай амар их. Энэ цаана нь илүү гоё юм байна. Би dark шоколаданд дургуйтай. Тэгээд light шоколаданд илүү дунд дуртай. Тэгээд цаа шоколаданд илүү дуртай. Тэгээд юу н бараг дараа dark, medium, light гэнэ ингээ. За тэгэхээр бичлэг дууслаа. Баяртай манай peace.